Монголын одоо энэ төрийн шийдвэр гаргаж байгаа бодлого боловсруулах энэ шийдвэр гаргаж байгаа шийдвэр гаргалтын тэр одоо процесс датабейс нэг байх их чухал байдаг. Өнгөрсөн намар орон нутгийн сонгуул дээр ч гэсэн ингээд аудит сонгуулийн ерхий хороо тэгээд дээрэс нь 4-5 байгууллагуудын хоорондох мэдээллийн зөрчилтөөгөөс болоод хэдэн мянган хүн зөрчлийн хэрэг үүсэх төвшөнд очсон хүний эрхийн дэд хорон дээр асуудал нь ирж ирсэн. Тэр төр дотооддоо нөгөө мэдээллийн нэг мөр одоо ойлгодог байх долгион тааруулах чинь өөрөө айгүй бүтэмжийн асуудал. Нөгөө талдаа бас сая жавхлан сайд хэлж штэ ингээ салбараа хэдүүлээ хамгаалаад байж болохгүй. Бид бас ингээд одоо хэмжээ хязгаартай төсвийг одоо яаж мэрэгэн шийтгэх вэ гэдгийг одоо бодож үзээч гэж зөвлөе гэж. Бидний энэ шийдвэр гаргаж байгаа процессд бүгдээрээ л ил тод ойлгомжтой байх хэрэгтэй. Тэр 50 тэрбум төгрөгийг би анх удаа сонсож байна. Тэрнээс дийлэнх нь онцгой байдал руу явж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр ер нь бол энд сангийн сайдтай ч сангийн яамдаа ч амар байгууллагуудаа ч амар байх нэг боломж нь юу вэ гэхээр бид тэр үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтаа энэ одоо хэр зэрэг энэ төсөв маань нийцж байгаа юм бэ гэдэг priority list буюу тэргүй эренбэлт сургал ёстой болчиход байгаа байхгүй. Хуулийн дээр энэ гаргалгаа нь байгаа хэрнээсээ хэрэгжилт нь байхгүй. Тэм учраас яг одоо магнат сүрэн дарга 5 сарын 13-ны өдөр ажиллаа аваад та яг 50 хонож байна. Мөн үү? Их хурлаас шийдвэрээ аваад 54 хонож байна. 55 хонож байна. Тэгэхээр одоо энэ дэр их яаралтай ажилламаар байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ дээр аудитын газраас энэ дэр саналаа ирүүлмээр байгаа байхгүй. Тэр одоо үнэлгээг яаж хийх вэ гэдэг үнэлгээг ирүүлчихнэ. Тэгэх юм бол нөгөө салбараа хамгаалаад байгаа асуудал биш. Ерөөсөө Монгол улсын хувьд хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх амь нас зөрчигдөд байгаа зүйл дээр ямар хэмжээний төсвийг яаж хийвэл зөв бэ гэдэг симуляц гаргаж ирнэ гэсэн үг. Төсөөтэй аргачлалын судалгаа гаргаж ирнэ гэсэн. Жишээлбэл Ариун буян генералын хэлээд байгаа 8-900 тэрбум төгрөгнөөс эхний ээлжинд тичнээн тэрбум төгрөгийг зайлшгүй оруулж иж энэний үр дүн дээр тийм ээ симуляц эдийн засгийн загварчил болон аюулгүй байдлын загварчлан гарч ирнэ гэсэн үг. Ингэчих юм бол бид нар хин амар واخхгүй. Нөгөөдөл нь нэг нь танах гад үзээд байдаг, нөгөөдөл нь таниулахгүй гэдэг. Тэгээд одоо энэ хүндээ ярихад бол лобби хийгээд талд гүгээд байдаг. Тэгээд хэн сайн лоббидс нь юм оруулах гээд байгаа юм шиг энэ гажиг тогтолцоог бид нар бас ингээд өөрчлөх заашгүй шаардлага байгаа. Тэгэхгүй болохоор ингээд сайд болсон хүмүүс нь салбарынхаа ямиг авч гарах гэж айгүй хэцүү. За сангийн сайд нь болохоор харамдаа суугаад байгаа биш тийм чи Монгол улсын татвар төлөгчдийн мөнгийг яаж хөргөхгүй л гэдэг юм бодож байна. Тэгээд нэгэндээ муу субъектив харилцааны хувьд айгүй зөрчилтэй нөхдүүд болцсон. Энэ нэргээд ус төржилт болоод гараад байдаг, популизм болоод гараад байдаг. Тэгээд цаашдаа энэ цаашлаад засаг төр ганхах хин нэгэн хүн хариуцлага тооцох хэмжээний үр дүнд хүрчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ мэдээллийн нэг цонхоор харах, шийдвэр гаргалт буюу түүний эренбийг тогтоох дээр маш их чухал асуудалтай байдаг. Тэгээ энийг бол би одоо магнат сүрэн даргыг яг томилогдоход нь онцгойлж хүссэн. Энэ талаар хэдүүлээ бас уулзалт хийгээд цаашдаа энийг айгүй тодорхой болгомоор юм байна. Нэг бол одоо яг одоогийн байгаа хуулийнхаа гарцсан дээр бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ дээр юу гарах хэвээр. Одоо бям жаргал даргын ахалж байгаа тэр одоо институт энэ дээр бол үнэлгээний ингээд журам гарах хэвээр. Энэ дээр нь аудит өөрөө саналаа өгөх хэвээр. Энийг маш яралтай хийжээж цаашаага маш олон төрлийн буруу ойлголт, маш олон төрлийн эренбийн асуудал. Цаашаа эн чинь зөвхөн ингээд танай байгууллагын үйл ажиллагаанаас гадна Монгол улсын төрийн шийдвэр гаргалт илүү мэрэгэн байх, ухаалаг байх, амьдралд нийцсэн байх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан байх тэр онцгой жин дарнаа. Тэгэхээр магнат сүрэн дарга аудитын газрын энэ дээр маш сайн одоо анхаарч ажилласаа гэж хүсье. Тэгэх юм бол маш олон ирээдүйн улс төржилт хэрүүлээс бид урьдчилан сэргийлж зөв зам руугаа орох боломжтой л гэсэн санаа хэлье.